Альцгеймерийн өвчин одоо үүсгэхэд хамгийн ихээр нөлөөлдөг орчны нөлөөлөл гэж байдгийг. Мэдээж энэ өвчин юунаас болоо үүсэж байгааг тодорхойлохын тулд эрдэмтэд маш их зүйл ингээл судалж байгаа шүү дээ, тийм. Хамгийн сүүлийн одоо 24 оны судалгаанд баг ингээд 100 гаруй өвчин зүйл ингээд чагсаагаад тэгээд тэрнээс орчин гэдэг юмнаас энэ үнэхээр болохгүй байна гэж нэг тодорхойлсон зүйл бол агаарын бохирдол. Тэгэхээр манайхан мэддээ шүү дээ, Улаанбаатар хот агаарын ямар бохирдолтой хот вэ гэж ингээд яриад. Би сая энэ сэдвийг ярих гэж сүүлийн 7 хоногийн турш агаарын бохирдолтын одоо дэлхийн индексийг ингээд шууд интернетээс харж болдсон шүү дээ. Тэрийг харлаа л да. Тэнгүүд Монгол улс эхний 10-аас 20 хооронд л ингээд хэлбэлцээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол шөнөдөө дулаахан хоноод нүүрсээ баг төлөхөр нөгөөдөг чинь ингээ хорилгоо яваад өгч. Тэнгүүд шөндөө хасхаас ингээл доошлол хасах хэд болол эхлэнгүүд маргааш нь харахаар 11, 12 дээр ирсэн байж байгаа хгүй. Гэтэл энэ жилийн амар ямар наалгар болж байна. Одоогор бид нар хүүтрээгүй ерөөсөө нүүрс төлөг байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр магадгүй энэ агаарын бохирдол маш их урагшлна. Бид нар баг эхний 10 дотроос буухгүй байх энэ үйл гэж би бодоод байна. Тэгэхээр агаарын бохирдол хамгийн их нөлөөлдөг юм байна. Тэгэхээр агаарын бохирдол гэж яг үндэ юу юм бэ гэхээр баахан химийн нэгдлүүдээс гадна ер нь бол явж тоосонцрын тухай яриад байгаа бид нар. Тэгэхээр тоосонцрыг хэмжээгээр нь 2.5 микроноос бага хэмжээтэй тоосонцор, PM 2.5-аас 10 хүртэл хэмжээтэй том тоосонцор гэж хоёр хувааж байна. Одоо бид нар PM гэдэг үгийг бол айгүй сайн мэддэг болоод байгаа шүү дээ, тийм ээ. Гэтэл 2.5 микроноос бага хэмжээтэй тоосонцор гэдгийг энгийн үгээр тайлбарлах юм бол 1 микрон гэдэг чинь 1 мм-ийг 1000 хуваасны нэгтэл тэнцүү хэмжээ байхгүй. Тэгэхээр бидний жишээ нь үсний ширхэг ч юм уу нөгөө нуур далайн ирэг дээр үжидэг нарийнхан хөл өвтөгдгөө гой торгон илсэн шүү дээ. Тэр ердөө 50-аас 70 микроны хэмжээтэй байдаг байхгүй. Тэгэхээр 25 микрон гэдэг тэрнээс дахиад бага юмны тухай ярьж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэрнээс гадна энэ хаанаас илүү хүсдэг тоосонцор вэ гэхээр дандаа шаталттай хаан шаталт явагдаж чинь тэрнээс үсдэг. Өөрөөр хэлбэл нүүрс шатааж чинь мод түлж чинь таних татж чинь утаарж байгаа шүү дээ, тий. Дээрэс нь бүх одоо энэ бензин, дизель одоо ашигладаг тэр одоо дотоод шаталттай хөдөлгөөрүүдээс үсээд байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ тоосонцрын аюул нь нөгөө нэг бензин түлж шатахаар үсдэг гэлээ шүү дээ. Тэгэхээр тэр ганцаараа биш гэсэн үг байхгүй. Тэрнтэй хамт нөгөө нүүрс хүчлий чинь давхар эсэл, хөхрий чинь давхар эсэл, азотын эсэл, за тэгээ нөгөө хүнд металлууд энэ төр чинь бүгдээрээ агаарт зэрэг байж байгаа. Тэгээ маш жижиг хэмжээтэй зүйлүүд учраас хоорондоо нийлээд нэгдээд илүү аюултай нэгдлүүд үүсгэх боломжтой. За тэрнээс гадна том тоосонцрууд яадаг вэ гэхээр бидний уушгинд оронгуудаа боронх гэдэг юм дээр очиж суугаад ханиалгаад тэр нь цэртэй хамт бидний одоо буцаад цэр болоо гараа явчих боломжтой. Гэтэл жижиг тоосонцор болвол тэгдэггүй. Уушигны хамгийн жижиг хэсэг рүү шууд чөлөөтэй нэвтэрчин. Тэнд нөгөө нэг ханиагаад цэр үүсгээд буцаага гаргаа хийгнэ гэдэг механизм нь үйлчлэгдэхгүй. Тэр хэсгийг бид нар уушиг нь альвол гэж хэлдэг байхгүй, цуллаг хэсэг нь гэсэн үг. За тэрнээс гадна энэ жижиг тоосонцруудын аюул бид нар ямарваа нэгэн тарих одоо мэдрэл нөлөөлөх одоо тэр зүйл бидний биед ороод тарих цусны хориг гэдэг юмыг нэвтрэх хэвээр. Өөрөөр хэлэх юм бол эхлээд одоо идэж байгаа үедээ тийм ээ одоо жишээ нь ийм уухч байдаг юм уу эсвэл зарим төрлийн хортой байц сэргэлэг гэж одоо тэгэнгүүт эхлээд цусаар дамжаад урсаад тархинд хүрээд тэр судаснаасаа нэвчиж гараад тархины эд рүү орж иж энэ одоо тархинд одоо хүрдэг байхгүй. Гэтэл жижиг тоосонцрууд яадаг юм бэ гэхээр шууд хамраараа амьсгалаад хамрын салстаар нэвтэр орчдөг. Тэгэнгүүт энэ хамрын салсан дотор үнэрийн мэдрэл гэж байдаг байхгүй. Тэр үнэрийн мэдрэлээр дамжаад шууд тархи руу орох боломжтой гэсэн. Тэгэхээр тэнцээ үнэрийн мэдрэлийн болцоо гэдэг хэсгийг гэмтээдэг. Тэр үнэрийн мэдрэлийн болцоо бол яг ийм тархины духны хэсгийн доотлолт байж байгаа. Гэтэл дух бидний амьдралд ямар их хэрэгтэй одоо хэсэг вэ гэхээр танин мэдхүү, бие удирдах, зориг чиглэл, хүсэл эрмэлзэлтэй амьдардаг тэр төв байдаг байхгүй. Тэгтэл тэр өөрөө шууд тэр тоосонцорт гэмтэх боломжтой. Нөгөө цус тархины ч хоргийг дамжихгүйгээр очиж гэмтэх гэсэн. За ингээд нөгөөтг чинь шууд одоо хортой бодисууд очиод тархи руу нэвччихин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний одоо дух чамархан хэсэг гэдэг юм гэмтэж байгаа одоо шалтгаан болж байгаа байхгүй. Энэ жижиг тоосонцор 2.5 PM-с бага тоосонцрууд гэсэн үг. Тэгэхээр
агарын бохирдол одоо тэнэгрэх өвчнөд нөлөөлж байна гэдгийг дэлхийн том агарын бохирдолтой хотууд аль хэзээ хийчихсэн. Харамсалтай нь одоохондоо манайх бол хийгдэг үл байна л та. Гэхдээ энэ хортой одоо өвөл болохоор маш их хэмжээгээр одоо тоосон цортой болдог. Энэ агаараар амьсгалад бид нар хэдэн жилийн дараа энүүгээр өвдөх эрсдэл айгүйх болж байгаа. Миний хувьд би оюутан болон Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээ тэрнээс хойш одоо би 20 гаруй жилийн ажиллаж амьдарч байгаа. Тэгэхдээ сүүлийн хэдэн жилд энэ арай ихсэн тий. Гэтэл бидний өвөр хүүхэд өнөөдөр Улаанбаатар хотод төрж байна. Тэгээд энчээний өсөж том болж байна. Тэр хүмүүс тэгвэл хэдэн наснаасаа өвдөх эрсдэлтэй болох вэ гэдэг чи айгүй аюултай тийм асуудал байхгүй юу? За тэрнээс гадна 2.5 PM-ийн жижиг тоосонцрын хаягдал, бохирдол үүсгдэг энэ бодисууд тамхи татхад үүсдэг. Тэгэхээр тамхичин хүмүүс илүү их Альцгеймер өвчнөр өвддөг. Энэ бол судалгаагаар батлагдаад анагаахын аль хэзээний нуталчихсан ийм нуталгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ юм мартах өвчнөр өвдөг гэж бодохгүй байвал аль болох тамхинаас холхон байх хэрэгтэй.